Тэгээ намын санд ингэж сувал гэхдээ амар сонин уу. За энэ янтаа намын санд таарчих юм болоос аятайхан харагддаг да тий. Зүгээр ингэж даруухан байхтай биш зүгээр л хүмүүс даруухан харагдах нь л амар чухал юм бэ. Ингэж фейлд гэж нэр. Иймэрхүү юм болно гэж би бүтээд байсан юм аа. За хүүхдүүд намайг хичээгээд хүмүүс намайг хичээгээд ах юм. Чимээ хоёр зураас гараад ирсэн юм уу доо? За хай, миний влогын тавтай морил басан удаан бас бичлэгээ хийгээгүй байна. Тэгээд байнга л нөгөө нэг өглөө ингээд босч амар улаан царайтай бичлэг хийдэг. Энэ удаа бол бас нүүр мөрөө будчаад бас нүүр мөрөө бас будчаад бичлэг хий даа энэ гэж бодоод худлаа. Би зөвөр нөгөө нүрээ бодангаа бичлэг үзмээрээс аахгүй. Тэгээд ингэсэн ч гэж. Тэгээд би нүрээ хардаа яг нөгөө буддаг шиг л бодсон л да. Ягаараа л гарч ийн. Ийм ягаа хувцас өмссөн байна. Би бас ойр тас айгу жимдээ бас айгу итгэвтэй тууштай явж байгаа. Тэгээ тийм болохоор бас нэг тийм сэтгэл санаад байгаа бас нэг хөрхөн форумда байгаад байгаа юм шиг санагдчихж байгаа. Тэгээд өнөөдөр болохоор би намын сан явъя гэж бодож байна. Тэгээд намын сан явж байгаагаа бас нэг амар бичлэг хийгээл очиж нэг бичлэг хийгээл бүр тийм амар бас арайш тэгж амарс мэдэрч бас болохгүй бас муухай шүү дээ тий. Гэхдээ ерөнхийдөө зөвөр явах гэж байгаа чиглэл маань л яг тийм шүү. Яагаад вэ гэхээр би бас ойрын хэдэн хоног ингээд юу байгаа ажил амьдралын нөгөө нэг юм тэнцвэр аягүй гоё юм баланстай байгаа чөлөөт цаг өөртөө гаргах цаг бас харьцангуй гайгүй байгаа. Тэгээ тийм болохоор өнөөдөр бас амарж байгаа юм чинь гой намын санд гой орчинд нь очиж яг ингээд оюутан байхдаа суудаг байсан шиг яг тэр вайба мэдэрмээр санагдсан. Яг том хүн болсноос хойш ажил хийдэг болсноос хойш үнэндээ л нэрээ намын саман гэдэг газрын энэ үсгч юу байхаа болсон. Тэгэд оюутан байхад бол би тэгтээ амар идэвхтэй оюутан байсан юм а яг хагасаа өдөр болгон би яг ингээд намын санд очиж суудаг зөө. Гэтэ хагасаа өдөрч биш яг ингээд хичээлээ тарж мараад амар гой завтаа өдрөө манай нэг найз бид хоёр хоёулаа тийшээ суух амар туртай зөө. Нөгөө хүүхдийн намын сан гэдэг нөгөө нэг галерей Улаанбаатар галерейгийн тэнд эсрэг талд байдсан шүү дээ. Тэр болохоор ингээд номоо ингээд юу ааж болдог. Гэрээр авч болдог. Үнэмлэгээ ингээд үлдээгээд 7 хоног гэрээр авч уншиж болдог. Тийм газар эсэх байхгүй. Тэгээд тэнд айгуу гоё ингээд өр бүтээлтэй суугаал тэгэл шүлгийн ном уншаал. Тэгээд 2 ном аваад гэрлүүгээ харьдаг эсэх байхгүй. Тэр нэг нь болохоор хувь хүний хөгжлийн ном, нөгөөх нь ийм уран зохиолын ч юм уу эсвэл ингээд яруу найргийн ном байдаг гэсэн. Тэгээд тэрийгээ тэр 7 хоногтой ингээд яг хоёлынгээ уншиж барахгүй ч гэсэн нэг жоохон ингээд уншаад тэгээд буцаагаад өгдөг. Яг нэг тийм гоё рутинтэй байсан. Тэгээд тэр надад амар юм гоё сэтгэлийн амар амгалан тэгээд тийм чөлөөт цагаа зүв болгосон өнгөрүүлж байгаа юм шиг ийм гоё зөв мэдрэмж өгдөг байсан байхгүй юу? Тэр ном уншиж сайхан шүү дээ. Тэгээд даанч ажил амьдрал дээр гараад одоо тэр хөвшил маань ингээд байхгүй болцсон байна. Тэгээд өнөөдөр тийм болохоор тийшээ явъя гэж бодож байна. Уг нь бол нөгөө нэг нацаг торжийн номын сан хүүхдийн цуз байдаг циркэд байдаг. Тэр бас амар тухтай. Гэхдээ нөгөө номоо гэрлүүгээ авч явахаа болцсон байхгүй. Өмнө нь бол ингээд өдрийн 300 илүү 200 төгрөгөөр ингээд аваад уншиж балдаг гэсэн. Одоо болохоор тийхээ болцсон юм байлээ. Тэгээд өнөөдөр нэг тим юм хий гэж бодож гин. Тэгээд өөр ирээд уг нь жимдээ явъя гэж бас бодоод байна. Амжих нь яах нь вэ? Би ойр тэгтээ ингээд айгүй өрхөн жим юмдээ яваад тах ш. Яна яаж харуулаад байна. За вэж байгаарай. Тийм ам яриамаараа ерөөсө халахгүй байна. Нэг л тийм ганцаараа нэг тийм яриа юм сонин байгаад байна. Тэгээ намын санд ингэж сувал гэхдээ амар сонин уу? Миний энэ хоёр зураас гараад ирсэн юм уу доо? За let's go. Явцгаая. За иймэрхүү л ойрд бас хөрхөн гэж юм таслахгүй яваад байгаа шүү дээ. Таны ийм шил биш араан байдیں۔ Энийг зүүчүүл ингээд амар ухаантай харагддаг юм шиг санагддаггүй юу та нарт? Тийм баазтай нэг тийм амар нарийн бичиглэг бүр яг нэг юм намын сан явах гэж байгаа охин яг мөн байгаас тээ бүр нэг тийм тэг бүр яг юм манай үеийн залуусын яг хүсдэг тийм нэг юм typical тэг юм хөрх охин биш шүү. Манай үеийн залуусын яг юм typical хүсдэг охины юм kind of style нэг юм шил үүдэг те. Тэг яг охтууд энийг нүрээ бодаагүй өдрөө зүр юм царайгаа далтлах гэж зүүдэг л гэсэн л тий. Би тэ нөгөө нэг ягаан юм дээр энийг өмсчлөө. Бас тэг гизгүй зэгээ гаргачаад бас намын цоног шудлаах оо. Тэг би энийг зүүж чаддгүй юм арай хэлбэр санагдаад. Энэ бол угаасаа үнэхээр бас гоё шил байгаас тий. Миний яг царайны хэлбэртээ сайн гоё зохиод байгаа ч юм уу. Kind of ухаантай харагдахгүй байна гэж. За энэ янтаа намын санд таарчих юм болоо.
бас аятайхан харагддаг да тий. Энэ болохоор миний нөгөө нэг Instagram-ын Coco-гийн фильтр байна. Тэгээд би болохоор зөв фильтргөө одоо бичсэн тэгээ анги харьцуулъя л та. Би тэгтээ үнэхээр дараахан охин шиг харахыг хүсдэг заяа. Хүсдэг биш ээ. Угаасаа би тийм битгүй ч юм. Саяхан миний нэг зурган дээр нэг хүн харваас бич, айлын амьдрал самархаар бузар бич мич гэж бичсэн байхгүй. Тэгээд би тэр зурган дээр болохоор ингээд ийм улаан өнгийн ийм ингэрэн жоох юм задгаа дуу. Тэгээд ийм үсээ ингээд задгаа тавиад улаанаар урлаа бодсон тийм зураг байсан байхгүй юу. Тэр доор зөвхөн харваас бич мич гэж бичсэн заяа. Тэгээ би өнөөдөр бодсон юм. Харваас бич мич биш. Тэгээд угаасаа ингээд ийм жоох юм айлгүй биш. Одоо юу гэдгийг угаасаа ийм сахилахгүй царайтай төрсэн миний буруу юу те. Буруу юу ш. Тэгээ одоо ингээд зүгээр ингэж даруухан байхтаа биш зүгээр л хүмүүс даруухан харагдах нь л амар чухал юм байна. Жоох юм тод нүрэ бодох одоо тэгээ жоох юм задгаа хувцлахаар шууд бич гэж бодох юм. Нөгөө ухаантай харагдуулдаг шилээ авцөө. Би саяны гэхдээ таксины ахбар амар хөөрхөн харилцаа хандлага мандлагатай. За өн чамааг ингээд юу ачих юм болов? Чихв сонсож байхаар ингээд түүг болчих юм болов гэж бодоод энэ замаар явчлаа зүгээр үү гэл тэгэл буусан чинь баярлаа баяртай сайхныг хүсье гэсэн. За бүр хайр за. Би нөгөө газараа бараг ирсэн. Энд шүү дээ. Би түрүү энэ чишээ хараад ирдэг гэж. Өнөөдөр дэ бүтэнсэн өдөр учраас ингээд төгжрөл мөгжрөл байхгүй байна. Тэгээд дээрэс нь хичээл амарсан учраас бас гайг байх шүү шин. Нөгөө шилээ авчдаг л гэж. Цагаа болов. Энэ доор яг хажууд нь караоке гэдэг ус. Тэгэхээр юм болцсон л байх. Азган би өнөөдөр карт нээдэг хүн байхгүй гинэ. Зүгээр байж хаар энийг үздэг юм лөө. Гэтэ яг ингээд нөгөө хөрхөн гэр ном нөгөө гэрээр өгч мөгдөг нь хэвээрээ гинэ. Өдөр бүр байнгын үзэсгэлэн. Ингэж фейлд гэж нэр. Иймэрхүү юм болно гэж би итэд байсан юм аа. За. Чичээч яг гарч ирсэн өдөр бүтэнсэн өдөр байж таарахтаа жахдаг. Тэгээд карт нээдэг хүн бүтэнсэн өдөр амардаг гинэ. Тэгээд бүр айл одоо баг 2021 онд яг та ирчихсэн баха. Одоо буцаад болохоор гэсэн юм да. Ямар амар салхитай би. Юу арсан чи супер комеди 1600. Хаман 3200 болсон байна. Онос аргасан наад. Сээд ажиллаж охин намайг ихчээ гэсэн. Ихчээ та ийшээ бичүүлчих гээд. Би одоо угсаа саяхан л энэ охины насанд дээр цагийн ажил хийсэн юм да. Саяхан л би цагийн ажил хийдэг л хүүхэд байсан юм да. Одоо тэгсэн чинь хүүхдүүд намайг хичээгээд хүмүүс намайг хичээгээд ах юм. Одоо тэгээд хүүхдийн намынсаа орох фейлц учраас одоо нацагдорч юм намынсаа л орохгүй би бүр бэлтгэлээ бүрэн базааж өөрийгөө бүрэн хоноглолцоод гарч ирсэн байна. Хөөе би чи энэгээр гарах хэрэгтэй байсан юм шүү дээ. Тэгэхгүй бол ингэ тойрчих юм байна. Тэгтээ аим хүүтэн байгаа шүү харагдаж байгаасаа маш хүүтэн. Би одоо бараг оролт бэлидээ ормоор энэ тхүү. Тэгэхэд өнөөдөр юу юм бэ? 4-р сарын 6-ны өдөр шүү дээ. Сая гэхдээ ингээд хэрэгэнцэртэй тэгээд нөгөө хүүгээ төрцнийг хичээсэн байхгүй. Хүү гэхдээ томлолтоо тэгээд уруугаа цэглөө ингээд бууждахгүй надад туслаач тхүүгээд бараг 3 эрэгтэй өнөөс гойсон. Гуруулаа нэг нь сонсоогүй юм шиг царилсан. Нэг нь болохоор бүр шууд өөр тийшээ хараад явсан. Тэгээд би тусалсан. Одоо миний бас хийдэг ажлын маань нэг хэсэг шүү дээ. Хүн тусалчихад тэр нь яаж байгаа юм бэ та нар. Нөгөө ирчүүд бол маш муухай нөө. Байсаа алга болсон. За шууд энэ болоо явчихдээ би гайхаад тэгсэн чинь нэг юм мөрөгтөл хийж байгаа юм шиг байна. Энэ хаалгаар нь орж байгаа юм шиг байна. Let's go. Өдөр ажиллах юм бэ? Энэ бүр өдөр ажиллах шүү байна. За тэгээд үүдэн хувцас үлгүүлээд номын сандаа орсон, снэк авсан, юм хэрэгтэй юмуд авсан. Тэгээд энэ хэсгийн хамгийн таалагддаг зүйл нь өөрөө ингээд номоо сонгоод авч болдог энэ хэсэг нь байдаг. Үеийн үед надад таалагддаг. Маш гоё номын авраа мэдрэгддэг. Тэгээд би очир өгчээг шрамаа. Тэгээд нэг шүлгийн ном авч ингээд уншаад цагийг маш гоё үр бүтээлтэй өнгөрүүлсэн. Арайч энэ үедээ ном уншаад бичлэг хийх хэмжээний тийм гэрийн юм биш шүү. Тэгээд 0 руу нороод бас ингээд жоохон өөрийгөө харсан байна. Энэ газрын авраа энерги надад маш их таалагддаг. Магадгүй маш олон хүн эндээс одоо өөрийнхөө
тодорхой эрдэм номын зам мөрийг хөөж тэтгэлэг авдаг ч юм уу те амьдралд нь бас ийм гэр гээтэй өөрчлөлтүүд энэ газраас эхэлсэн байдгийн бол маш гоё нэрийг авдаг. Номын санд зөвхөн оюутнууд суудаг гэж бас ойлгож болохгүй юм шиг санагддаг. Энэ бол бас ингээд те чөлөө цагаа зөв боловсон өнгөрүүлэх газар хомсгон байдаг энэ Улаанбаатар хотод те залуучууд бас те ороод нэг тийм нэг жоохон чийл байж болно. Дэж бар мар клаб орсноос бол хамаагүй дээр байх болно би амлая. Тэгээ над чиг одоо энэ гэртээ байхаар ингээ гараас нь ингээ үр бүтээл гардггүй юм гардаггүй гэртээ байхаар ингээ улам амраал залхуураал хийцгүүрээд байдаг хүнд бол ингээд орчноос солиод яг орчинд нь очиод ингээд суух шиг сайхан зүйл байдаггүй юм аа. Гэгээл төрөх зам бол ийм л ойрхон байсан юм шүү найзууд аа. Гоё болоод гарлаа. Тэгээд энэ газрын нөгөө нэг юм энерги аура гэдэг юм надад сайн таалагддаг хгүй. Яагаад вэ гэхээр үшээ энэ одоо аль нь гоё юу найз. Яг номын сангаас гараа явчихсан чинь нэг машин сигнал татсан шүү дээ. Тэгсэн чинь манай ажлын 2 найз байсан. Тэгээд бид 3 гараад макароны газар ороод тэгээд ингэж гоё суугаад чилэрсэн байна. За би ч энэ төсрөндөө. Тэгзээ боломжтой газар зогсчих байна. Манай лифтний талхтны царай мөтө бас бүдүүр харагдал юм аа. Сая би хичээд юм. Буухаар л. Манайхан би танараас нэг юм асууя. Би яг энэ гэрийнхаа энэ толон тарахаар ингээд амар гайгүй турхааж байгаа юм шиг харагдаад байхгүй юу. Гэтэ одоо тийж харагдахгүй л байна л та. За би гэртээ орж ирсэн байна. 8:30 болж ийн. Би номын сангаас гараад ингээд уцаа ингээд барьсан юм яриа явчихсан чинь надруу нэг машин ингээд сигнал татсан байхгүй юу. Тэгсэн чинь тэр манай 2 найз байсан. Тэгээд амар санаандгүй хараад би нэг гоё макароны газар тэр хоёр намайг дагуулж орж зааж өгөөд тэг гоё макарон идэнгээ гоё цай уучаад чазаргаа уучаад ирсэн байна. Тэг гэртээ хөргүүлсэн байна. Маш гайхалтай өдөр байлаа. За дараагийн влогоор уулзцгаая.